Ер нь бол ингээд ийм бүтээгдэхүүнүүд маань ингээ хийгдээд ингээд араад чинь нэг иймэрхүү ингээд дэлгүүртэй энэ бол ингээд дотооддоо зориулж ингээд дотоодынхаа ард түмэнд зориулаад ингээд хийсэн. Тий манайх ч өөрөө жилдээ ерөөсө 65 хоолоор авдаг. Тий өнгөрсөн жил одоо цагаан алт хөтөлбөр хэрэгжснээр тий 80 тонн авах жишээтэй тий ингээд өртгөөд ингээд явж байгаа. Тэргээ 100% боловсруулад эцсийн бүтээгдэхүүн хийж гаргадаг. Цагаан алтын хүрээнд танах тэгээд хөнгөлтөө зөөлөлд хамруулж чадсан уу? Манайх эрэгтэй хөрөнгө 4 тэрбум эрэгтэй хөрөнгө 2 тэрбумын танагд хөрөмжийн зээл авсан байгаа. Танагд хөрөмж эцсийнхээ одоо гүйцэтгэн боловсролтыг 50% шинжилээд ер нь бол танагд хөрөмжийн хувьд бол манай танагд хөрөмж дандаа ихэнхдээ Япон, Германы танагд хөрөмж хэрэгэлдэг тий. Манайхан тэгээд тэр хөдөлж явж байна. Манай монголчууд ноодорыг хөнсөж байна. Одоо ерөөсөө манай монголчууд өөрсдөө хэрэглээс орсон. Ерөөсөө тий ер нь амар өвөлтэй татаатын хэрэглэгч илүү худалдаа алдтай. Ер нь бол анх одоо үүсгэн байгуулахдаа экспорт 100% экспортлно гэсэн зорилготойгоор үүсгэн байгуулж ирсэн. Тэгээ өнөөдөр ингээд бид нэр ингээд бүтээгдэхүүнээ ингээд хийгээд ингээд тий 15 жил болж байна да. Тий би өөрөө нэг говь компанид 9 жил мастер хийж исэн. Яг экспортонд аяг бүс гэхдээ өөрийнхөө мэргэжлийн туршлаган дээр үндэслэж ингээд компани байгуулад тэгээ өнөөдөр одоо компанийн 70% экспортод гаргасан 30% татаадтай байж байгаа. Хаашаа гаргаж байгаа экспорт? Манайхан Норвеги, Австрали, Франц, Канада, Америк, Солонгос, Европ, Хятад, Орос. Тэгээ ер нь бол тал тийшээ. Тэгээ ер нь жоохон чанар дээр анхаардаг. Тэгээ эцэг бүтээгдэхүүн 100% наалдараа ер нь 10 оноос хойш сурталчлаад те дэлхийд таниулахаар ингэж ирсэн байдаг. Одоо ахлаар манайхан нөгөө малчтайгаа юу гэсэн хамтарч ажилладаг. Хамгийн анхны гарал үүссэн тодорхой мөшөг тогтолцоог хэрэгжүүлсэн компани QR кодыг авсан компани манай компани байгаа. Тийм энэ одоо ялангуяа би нөгөө баруун аймагуудын одоо аслагдсан тэр ууланд амьдардаг тэр малчтайгаа ноолорыг те үнцэнд хүрэхийн төлөө ингэж аюух ажиллаж өнөөдөр бас ингээд ихэд маш Монгол ноолор гэдгээр ингээд танигдсан байгаа. Ер нь бол шууд танигдсан. Ингээд ноолор хаана энэ Монголд ус байна. Өмнө тэгж мэддэггүй байсан. Одоо ахлаар ерөөсөө Монгол гэдэг ус ингээ байдгийн байна. Тэ одоо ноолор нь Монгол байдгийн байна. Тэр тусмаа чанартай, бактерийн малаж ахуйтай ноолор байдгийн байна. Эдгээр юм хийж чадчихна гэсэн энийг ингээд амар гоё. Одоо ингээ QR нэгдсэн байдаг. Энэ ч Говь Алтай аймгийн Тонхил сумын мөтөв биш. Тий, Алтан Саян байр гэдэг. Одоо ийм малчин гэдэг. Баяр гэдэг. Тий. Одоо энэ ингэнгүүт нь ингээд бас ингээд малчт нь ингээд бүр зурагтайгаа ингээд тэнд 10 одоо энэнд ингээд 10 ингээд тэр ноолор нэг айлын ноолор юм болохгүй штэ. Тэг чинь ингээд айгүй олон айлын ноолор нэгдэжээ чинь цамц гарч ирдэг, босруулагддаг. За энэ салбарт ажилласнараа эх орныхоо хөгжүүлэлт хувь нэмрээ оруулаад түүхий эдээ боловсруулаад ажиллаж байгаа түнхээр бахархалтай байдаг. Дүүнэртэй хандж хэлэхэд хөнгөө үйлдвэрлэлийн салбар тэр дундаа энэ нооллоор үйлдвэрлэл рүү чиглэж ажиллахыг уриалж байна. Яа тэгвэл энэ 100% Монгол органик бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлтэйг цаашдаа хурдцтай хөгжиж байгаа салбар учраас хүний нөөц ер нь айгуу чухал. Тиймээс эх орныхоо хөгжүүлэлт хувь нэмрээ оруулаад ноолорын салбарыг сонирхоорой гэж дүүнэртэй уриалж байна. Одоо сая нөгөө цагаан хэрэгжснээр бид нар бас ингээд тавчаа хүртлэн автоматар. Одоо тэр хойно байгаа тэр нөгөө логоны машин маань ингээд бүх төрлийн юм дээр лого хийх боломжтой машинууд. Тий, ингээд айгүй хөрхэн дэмжлэгтэйгээр бид нар бас ингээд манай чанарын аль баха. Айр шинэ оноо. Ингээд энэ мэн одоо Солонгос явах гээд хайрцагтаж байгаа ажил, экспортны ажлууд байна. Тий, экспортын дээр зах зээл бол одоо хангалттай байна. Зах зээл бол хийж чадчихлаа хангалттай. Тий. Бүр хүн болгон ноолор одоо хэрэглэдэг болсон, хүн болгон ноолор гэдэг болсон Монгол руу хандж байгаа хандлага. Энэ боломжийг бид нар алдахгүйгээр одоо юмаа хийгээд те одоо ер нь бол айгуу тийм чадраа үндэслээд одоо экспортонда алдахгүйгээр гаргах хэрэгтэй байгаа байхгүй. За манайх сая нөгөө айгуу цагаан алт хөтөлбөр таныг хэрэгжүүлсэн тэр биднэрт айгуух чухал нөлөө үзүүлсэн. Энийг 100% одоо 50% шинжилсэн байгаа. Одоо Солонгосоос бүр зориултын уураар хатаадаг тий. Одоо ингээ угаахаа ингээ 100% шинжилж орж ирсэн. Одоо хамтаа хийж дууссныг одоо цэвэрлээд тий. Одоо ингээд ойчоод ингээд ороод ирж байгаа. Ингээд бүтээгдэхүүн маань иймэрхүү ингээд орж ирж байгаа. Энийг ингээд угаагаад босруулаад ингээд гаргаад ирж байгаа. Энэ болчиход байна тий. Тий, угаахаар ингээд